Төвсгөх төвчний тэг 15 дугаар ангийн цэргийн ангийн галтгооноос та бүхэнд энэ удаагийн сурвалжлагаа хүргэж байна. За ээлжийн тоогооч инх туяагчтай уулзаад байна. Манайх одоо 4 тоогооч, 4 бэлтгэгч, 4 угаагч, 4 ээлжтэй манайх. Ажиллах цагийн хуваарийн тухайд эндээ байрладаг гэсэн үг. 24 оноод 3 өдөр амраад ирнэ гэсэн үг. 18 жил худалдааны байгууллагууд ажиллалаа. Тэгээ худалдааны байгууллагаас гарчгаад нэг ганц 2 жил байж байгаа л тэгэл тоогооч болсон даа би. Тэгээ одоо энэ жил 17 дахь жилдээ тоогооч гэж. 5 жилиг цэргийн ангид буссан тэгэл энэ тэнд ресторануудаа ажиллаагүй газар байхгүй хөдөө цэцэрлэг яашил сургууль ерөөсөө аль болох нэг амт чанартай аль болох нэг гоё хоол хийгээд өччих юмсан гэж одоо чин сэтгэлээс л хийж өгөхийг боддоо шүү дээ. Өр хүүхдээ миний өр хүүхдээ ялгаа байхгүй гэл бид нар чи одоо өглөөний 3 цагт басаал хоолоо тавиал болохоор бас хожигдчихуулуу гэд бас надаас айгу юугаа байдаг шүү дээ бид нар чи. Тэгээд маса сахара тавиал тэгэл ойр цаймаага чанаал хоолоо хийж тэгэл 7 цаг болд юм да. Тэгээд ерөөсө цэргүүтээ айгу чин сэтгэлээсээ дандаа инээж эднэртэйгээ өр хүүхдээ шиг адилхан өөрийнх нь нэг ээж их шиг байх юмсан гэж их бодож бид нар хоолоо хийж өгдөг. Маш их баяртай байдсан шүү дээ. Хэдэн цэргүүттэй их хайртай бид нар чинь. Чи нэг амралт авдаг байхгүй одоо жилд нэг сарын амралт авдаг. Тэгэхээр бүр эдгээрээ бодоод ирдэг шүү дээ би. Даваа гарагт яг ийм хоол орно, бэмб гарагт ийм хоол орно ч гэдэг юм уу. Ийм хоолны тогтсон хуваар гэж байдаг уу? Бага шүү дээ. Манайх ерөөсө 7 хоногор одоо нэгтгэхээс бүтэн сайныг дуусах хоолны хуваар гаргадаг. Тэг өдөр өдөртөөс өөр хоолтой. Өдрийн 4 хоол нь ерөөсө 4 төрлийн хоол. Хоолны дараа чисрагны шүс нэг бол арц өгдөг. Одоо нэг хүмүүс цэргийн анги гэхээр хөвчлэн 5 цул гэдэс дотроор хоол хийж өгдөг гэж ойлголттой байдаг. Ер нь 7 хоногийн хэдэн өдөр нь гэдэс дотроор хоол хийж өгдөг вэ? Тэг өдөрт ганцхан удаа орно. Буссан дандаа маха. Дандаа хуурай олонд л орно 5 цул. Сайн идт юм уу? Манай 5 цулын бол манай цэргүүд бол айгүй сайн ид. Маш сайхан амттай хоол болсон байна гэд нэг нэмүүлчээ дахиад нэмүүлж исэн тохиолдол байх уу? Бага. Манайх өстө дандаа тэгж нэмэлдэг. Тоогооч нэрээсээ хүн хоол идэл дуусаад тэр 5 хоосон ааштал тавьж явах их баярлаг. Тэгээ зарим хоолоо идэж дуусчаа баярлаа гэдгийг хэлж явах амар сэтгэл гоё хангалуун байдаг. Одоо нэг ээжээ хоолыг санагдуулгал квисээ гартлаа идэл квисмэсээ арчаал гардаг шнэ маш их баярлаа гэд. Ялангуяа манай цэргийн ангийн хоол хүнс бол үнэн хангалттай. Тэгээ одын талах малхаа ерөөсөө иддэг шүү дээ. Өдрийнх нь 1 2 4 хоолнд цадчаад эхэлж ирж байхдын талахыг чинь бүрээсээ гуугаад иддэг байсан. Одоо бол идээд өгөөч гэ бид нар ингээ гуугчаа. Цэргээсээ халагдаад ихчийнхэн гарын хоолыг ирж иднэ гэд ирж исэн бас тохиолдлууд байх уу? Бага. Нодны намар буусан цэргээс сая бид нар юуны баяр тангаргийн баяр ирээдсэн. Ихчийнхээ хоол яг тэр өдөр би гарчсныг тангаргийн баяр өдөр. Хэвээ ихчийнхээ хоолыг саналж тэгээд ирээд явсан. 10 гаруй цэрэг ирсэн. Эднэр дээр ирэгч. Тэгээд ирээд бид нар хоолыг идээд бүр энд чинь бүр бидгээд бага ярилцсан сууж байгаад тэгээ явлаа шүү дээ. Айгуу баяртай байд шүү дээ. Бууж ярахаараас тэгч бид нар чинь бүр уйлаад нэг намар халагдахаар бүр нүдийн улмсүр яад би одоо 3 4 жил шахам цэрэг халууллаа. Яг л тэр халагддаг өдөр дандаа би ээлж таарчсэн. Тэгээд их хөөрхөн байдаг шүү дээ хүүхдүүд чинь. Яг миний хүүхдээ ялгаа байхгүй. Одоо их чинь 3 жил дутвэн тэтгэврт гарахаа. Тэтгэврт гараад тэгээ манайгийн энд ойрхон байдаг болохоор тэгээд өргөжлөд бас ажиллах бодолтой байгаа. Би ч өөрөө бас тэг зүгээр байж чаддгүй, ажил хийхгүй байж чаддгүй. Юм л хийж байвал сайхан би 90 сар бол цоглог явдаг шүү дээ. Ноо 15 дугаар ангийнхаа цэргийн энэ ажиллаж байгаа бүх цэрэг олон хаагчд болон цэргүүтээ баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай.